Энэ болохоор Монголын үндэсний морд харвааны мордыг хулгайлаад нийтэлсэн тийм асуудал бол гарсан. Нартай зандан шитрийн талаарх товчхон мэдээллийг хүргэе. X-үүдтэй холбоотой нэлээд олон мэдээллүүд, маш олон хүмүүсийн талаарх ингээд үйл явдлууд бол болоод илээ. Үзэсгэлэнтэй харагдаж байна. Би юу? Яг одоо юу? Хай манайхаа цааш нь хэмжлэгээр та хэдтэйгээ уулзж байна. За тэгээ та хэдэр маань сонин сайхан юу байна? За надаар болохоор өнгөрсөн 7 хоногт манай охины төрс өдөр болоод араас нь миний төрс өдөр болоод нилээн завгүй байлаа. Тэгэд миний төрс өдөр болж яг манай охины төрс өдөр болохоор яг ой хүрсэн болохоор бас нилээн том хүрээнд тэмдэглээд маш завгүй өнгөрлөө. За тэгээд бичлэгээ хийхгүй бас нилээн удажлаа. Тэгээд өнөөдөр ингээд яг ховоо ярих гасуусан чинь бас нилээн догдолж байна. Гой санагдаж байна. За тэгээд хэдүүлээ шууд хов руугаа орцгоё. Бичлэгээ эхлэхээс өмнө та нартай нэг мэдээллийн чанартай зүйл хуваалцъя. За тэр нь болохоор манайх охиныхоо төрс өдрийг Coco Kids гээд хүүхдийн тоглоомын төвтэй тэгээд нөгөө юм буфет хоол энтертэй тийм газар бол хийсэн байгаа. Тэдний үйлчилгээ, харилцаа бүр үнэхээр ярих юм байхгүй заяа. Тэгээд хоол нь ч гэсэн үнэхээр гоё юмтай. Хоолынх нь порц нас маш их тийм газар исэн. Тэгэд орчны хувьд гэмэл гадаах орчин нь ч гоё, доторх орчин нь ч гоё. За тэгээд дотроо ингээ хүүхдийн ингээ тоглоомын төвтэй. Тэр тоглоомын төвд нь болохоор юм юу байсан юу гэдүүлээ морин тойролго байсан. Тэнгүүдээ 2 давхар юм хүүхдийн тоглоомын төмөвтэй. Тэгээ том хүүхдүүдэд зориулсан PlayStation интертэй заяа. Бүр үнэхээр хөөрхөн газар байсан. За тэгээ хэрвээ та нар маань хүүхдийн 1 насны ой болон бусад одоо төрсөн өдөр ч юм уу те хүүхдийн цэвлэг үргэх ёслол хийх гэж байгаа бол тэр газрыг заавал сонгоорой гэж хэлмээр байна. Бүр үнэхээр гоё газар байсан. Тэгээ та нар маань харамсахгүй шүү. Надад яалтчгүй тэр газрын бүх юм таалагдаад тэгсэн болохоор бас хин нэг хэрэг болох болов гэдэг бичлэгнийхаа дундуур бас оруулж байна. За бас яг та нар дэлгэрэнгүй яг ямар газар юм бол гэж бодож байгаа бол яг миний өмнөх бичлэг дээр байгаа. Би яг охиныхоо 1 насны төрс өдрийг хэрхэн тэмдэглэсэн. За тэгээд нийт зардал хэд гарсан гэд бүр бүх деталийн детальтай оруулсан байгаа. Хэрвээ та нар маань бас сонирхож байвал тэр бичлэгнээс үзээрэй. За тэгээд хэдүүлээ яриа руугаа орцгоё. За сүүлийн хоб баацдаг бичлэг дээр болохоор оюурд нэг огцруулах талаар яриад огцруулах чагсаалын талаар бол ярьжсэн. За яг тэр сүүлийн бичлэгийг яг хийж явах үеэр болохоор яг улсын хуралдаад оюурданд одоо ихтгэл хүлээлгэх үү хүлээлгэхгүй юу гэдэг асуудал яригадаад за тэгээд яг тэр шүн болохоор оюурд нэг бол огцруулсан байгаа. За тэгээд яг энэ талаар яриаггүй учраас мэдээлэл эндээс эхлээд явъя гэж бодож байна. Огцруулах чагсаал маань болсон. За тэгээд яг хамгийн сүүлийн өдөр маш олон хүмүүс очсон байсан. Тэрийг таад манаас харсан байх. За тэгээд улсын хурлын гишүүд одоо өөрсдийнхөө саналыг өгөө. Тэгээд эцэст нь оюурд нь бол огцорсон байгаа. Оюурд нь огцордог өдөр яг нэг тийм сонгуул шиг байсан. Яг нэг сонгуулийн өдөр хүмүүс ч ингээл за хин гарч ирсэн байна. Хин гишүүн болсон байна гэж бүгдээрээ зурагтаа үзэл хоорондоо ярилцал нэг тийм юм болдог штэ тий. Сошиал дээр бүгдээрээ бичээл. За яг оюурд нэг огцордог өдөрт яг тэр процесс бол болсон байгаа. Бүгдээрээ ингээл яг тэр улсын хурлын хуралдааны ингээл үзэл ямар сайд юу гэж хэлж дээ ямар улсын хурлын гишүүн юу гэж хэлж дээ гэдгийг ингээд сонсоол за огцрох нь огцрохгүй нь гэж бүгдээрээ сошиал дээрээ бичээл яг тэр үйл явц бол ингээд болсон. За тэгээд яг тухайн үед болохоор би бичлэг хийжсэн баггүй юу. Тэгээд яг шөнийн 3 өнгөрч исэн санагдаад байна. Тэгээд би яг за огцорсон уу огцроогүй юу яа даа гэл нөхөж үзье даа гэл ингээд тэнгэр телевиз рүү орсон чинь бүр дуусаагүй үргэлжилж исэн. Тэгээд би ингээд нүур амаа цэвэрлэх тэр процесстой яг тэр хуралдааны төсөөлийг үзээд тэгээд оюурд нь бол огцроод үгээ хэлээд буусан байгаа. За тэгээд оюурд нь огцроод ингээд эхэлсэн чинь л маргаашнаас нь хүмүүс шууд ингээд за дараагийн хүн бол Нямбатар шүү гэл ингээд амар ингээд пост хичээл Нямбатрыг амар их меншн хийгээл тиймэрхүү бас үйл явц болж сошиал дээр л өрнөсөн. Бас сошиал дээр болохоор оюурдын нөгөө бэр юм уу одоо Тэмүүлэнгийн нөгөө найз хүн байгаа штэ. Тэгэл яг тэр охины зургийг ингэ тавингуудаа бид нарт теста тусууллаа моллоо. Одоо энэ охин юу гэж хэлсэн дэмжин нэнтэр гэл бас хүмүүс нэг тиймэрхүү байдлаар мааз постууд бол нилээх явсан. Энэ бүхний хажуугаар бас хүмүүс яаж зүгээр байх вэ те? Секс цагаан богдгоос ингэ айгүй их яриа л те. Ингээд дахин одоо ингэ тогсорч байгаа чинь ингэ дүүн ягаад дуу хоолоогоо хөрөхгүй байна. Секс цагаан богд ингэ тайчваа энэ гэл те. Тиймэрхүү бас үйл явцууд бол нилээн болсон. Тэгэд секс цагаан богд ч нөгөө нэг яг оюурдны нөгөө туслах билүү
юу гэлээ. За би ингээд яг юуг нь чеклж аваад энд ингээд текстээр оруулчихъя. Хэлээ сих цагаан багч оюутныг ингээд өмөөрөөл хамт ярьслага энэ төр хийгээл би энэ хүнийг дэмжиж энэ төр гэл дэмжиж байгаа бол нэлээд илэрхийлжсэн шүү дээ. Тэсэн чи одоо ингээд гинт ингээд ерөөсө байхгүй сошиал дээр ч гэсэн ингээд дэвтэй байха болчихсон. Тэгээд хүмүүс сих цагаан баг тайч маач үгэл бас нэлээд их юм яриа бодол сошиал дээр явсан байгаа. Энэ үеэр бас яг сошиал нэг юм нийттэй болсон заяа. Тэрний үг гэхэлэр улсын хурлын гишүүн Ариун Заяа яг нүний тэр оюутныг хоцруулахгүй гэдэг хуралдааны үеэр оюут ингээд ороод ирсэн чинь өө та минь ямар их удаа гэж хэлдэг заяа. Тэгээ хүмүүс өстө энэ өстө яг долоож өстө пялдганжин энэ зэрэгэл бөө ингээд яриа болол тэгэд яг оюут нь огцорсон чинь амарч яг тэр улсын хурлын гишүүний талаарх одоо нэг пост оруулсан бохгүй юу. Тэгээ тэрэн дээр болохоор энэ одоо ингээд амиа хорлох үедээ гэдэг нэг тиймэрхүү постыг хийцэмсэн бохгүй юу. Тэгсэн чинь нөгөө улсын хурлын гишүүн нь тэр постыг харангуутаа Монголд амиа хорлолт амар их байгаа. Гэтэ миний хувьд бол амиа хорлох бодлого байна гэдэг нэг тийм комментиг бол бичсэн байсан заяа. Тэгэд энэ хоёрын пост болон комментиг нөгөө сайтууд нь үлгэж аваад ингээл нийтлэл. Тэгэд энэ процесс болохоор надад жаахан инээдтэй санагдчихсан. За ингээд оюурд нь огцроод маш олон хүмүүс бас яг ерөнхий сайд болно гэж нэр дэвшсэн гэх юм уу. Нэлээд олон хүмүүс бас ингээд таамаглаж исэн. Одоо яг дараагийн ерөнхий сайд тэр болох бах гэд маш олон таамаг явж ирсний эцэст яг Зандан Шатар Монгол улсын 34-р ерөнхий сайдаар томилогдсон байгаа. Та нарт Зандан Шатрын талаарх товчхон мэдээллийг хүргэе. За тэрээр 1970 оны 3 сарын 8-нд Баянгор аймгийн Баа цагаан суманд бол төрсөн. За түүнийг төрж байх үед нь аав нь болохоор тус сумын нэгдлийн даргаар бол ажиллаж исэн юм байна. За тэрээр болохоор Монгол улсын их хуралд одоо 3 удаа сонгогдож гарч ирсэн гишүүн гэдгээрээ бол бас нэлээд ингэж улс төрийн замлал нэлээд урт карьертэй гэх юм уу тийм хүн юм байна. За тэгээд тэрээр 6 сарын 13-нд 34 дахь ерөнхий сайдаар бол сонгогдож гарч ирсэн. Түүний аав нь болохоор Монгол ардын хувьсгал намын гишүүн байсан. За мөн 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулийг одоо бас баталсан хүмүүсийн нэг гэж бол явдаг юм байна. Түүний аавыг Монгол улсын хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт одоо маш юм үр бүтээлтэй ажилласан, өөрийн одоо хөдөлмөрөө харуулсан гэж үзээд 1991 онд хөдөлмөрийн баатар цолоор бол шагнаж исэн юм байна. За тэгээд одоо эдний яг ингээд дээшээ үеийг ингээд аваад үзэх юм бол дээшээ 5 үед болохоор яг юм язгууртан тайж гаралтай хүмүүс байсан гэж аахгүй. Тэгэхээр ер нь бол нэлээд тийм одоо үндэс ухсаан гэх юм уу нэлээд тийм том хүмүүс байсан гэдэг нь ингээд тодорхой болж байгаа. Тэрээр айлаас зургуулаа бөгөөд айлын 5 дахь хүүхэд за мөн 1992 онд одоо их нэртэйгээ танилцаад одоо 2 хүү 2 охинтой буюу 4 хүүхдийн аав ээж бол болсон юм байна. Түүний боловсролыг болон ингээд ажилласан жилүүдийн аваад үзэх юм бол бүр маш их юм ингээд дураатал ингээд байж исэн. Тэгээд эрхүүд ч гэсэн ингээд ажиллаж амьдарч исэн гэдэг бас мэдээлэл явж исэн. Тэгээд түүнийг ерөнхий сайд боллоо гэдэг юм яриа ингээд гарангуут маш олон сөрөг PR бол ингээд сошиалоор л явж исэн. Тэгээд түүнийг нэг мистэй бас ингээд те янаг амаргийн холбоотой гэл тэгснэ өөрийнхөө тэр нууц амаргаа Монгол банкнд ажилд оруулсан энэ зэрэг гэсэн мэдээллүүд бол маш их явж исэн. Тэгсэн чинь нэг юм пост байсан санагдаж байна. Тэрэн дээр эхнэрийн меншн хингүүтэй за яг үний муудлаа мөн ингээд хэл гэдэг нэг тийм утгатай пост хийсэн бохгүй. Тэгсэн чинь эхнэр нь хүмүүс мэдтгэл юм байна шүү. Би үүсгэж чадахгүй гэсэн комментиг биччихсэн байсан. Тэнгүүд ингэж хүмүүс за угаасаа эхнэр нь ч гэсэн ингэж хэлж байгаа юм чи үнэн юм байна гэд тэгж хараад байгаа байхгүй. Тэгээд бас нэг хүн ингээ бас бичсэн байгаа. Би ингээ эхнэртэй маш олон жил ингээ найзалж байгаа. Угаасаа манай найз ингэж олоодаа ингэж доромжилж өөр олон ингээ хүүхнүүдтэй явуулсан энэ төр гэдээ бас бичсэн байсан. Тэгэл яг тэр коммент дээр хүмүүс ингээ линэг эхнэрийнх нь яг үндсэн хаяг нь мөн үү эсвэл өөр нэг хуурамч хаягнаас хүн бичээд байгаа юм биш үү энэ тэргээд гарч ирсэн чинь тэр нөгөө нэг найз гэдэг хүн бааштай тэр хүн болохоор үндсэн хаяг нь мөн байна. Бид хоёр ингээ олон жил найзалж байгаа. Тэгээ манай найзыг бол ингэсэн тэгсэн гэдэг нэг тиймэрхүү комментиг бол ингээ биччихсэн байсан. Тэгээ та нар маань мөн дээр юу гэж бодож ийн коммент хэсэгт сэтгэлээ бичээрэй. Тэгээд Зандан Шатар хэр байх нь хэдүүлээ хаарцгаая. Тэгэд яг оюурд нэг хоцруулах чагсааллыг хийжсэн залуучууд байгаа штэ. Яг тэр яд бол хийжсэн. Дараагийн ерхий сайданд хэн байх нь хамаагүй. Тэгэд ажиллаа хийж чадахгүй бол дахиад чагсана гэдэг яг тэгжсэн. Тэгээд одоо юу болох нь хэдүүлээ бас хаарцгаая. Гэхдээ бас ерөнхий сайд солигдлоо гэж шууд ингээл бүх юм ингээл өөрчлөгдөл те. Хүмүүсийн амьдрал шууд ингээл гинт амар дээшлэл тийм юм бол болохгүй байх. Угаасаа
тийм хүлээлт ч угаасаа байгаагүй. Тэгээд эзэн багаар ингээд сайжраад явж ивэл бас болж штт те. Тэгээд хэдүүлээч гэсэн харцгаая. Дараагийн ярих сэдэв маань болохоор энэ жигсаал энтертэй жоохон холбоотой гэх юм уу. Би яг өмнөх нөгөө хоёр бичлэг дээрээ хөтлөгч жүжигчин хөтлөгч гэж хэлсэн зүг бах те. Уянгаа гэдээ ярьжсэн штэ. Уянгаа надад ингээд шудраг санагддаг. Дуу хоолойгоо хүргэж байгаа гэдээ ярьжсэн. Тэгсэн чинь уянгаа өөрийнхөө сошиал хуудас дээрээ лайв бол хийсэн бэлээ. За тэр лайв дээрээ юу гэж ярьсан бэ гэхлээр одоо нэг яг сүүлд 2 өрөө лөө. За мэдгүй сүүл нөгөө байртай болсон шүү дээ. Яг өөрийн гэсэн байртай боллоо гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь хүмүүс ингээд чигсаад байртай болчлоо. Ингээд MCC-с ч юм уу ямар нэг ингээд газраас ингээд мөнгө авчлаа энэ тэргээд нэлээх ингээд дайрсан юм байна. Тэгээд тэрэн дээр ингээд тайлбар хийсэн лайв бол хийсэн. Хайлт Facebook-ийнхаа notification-ыг шалгасан чинь ой бүр юу вэ? Яг юу вэ? Бүр юу солиороод байгаа юм бэ гэжтэй. Намайг одоо би ингэсэн гинэ. За би ингээд бүр арай гэж нэг юм баг би гэдгээ нотлохоос наагур байж нэг 3 өрөө байр авлаа. Тэгсэн чинь тэр байрыг юу гэж ийн вэ гэсэн чинь өнөөдөр нэг юм шал авсан тухай рилээ оруулсан чинь намайг талбай дээр гарч жагссныхаа шагналыг аваад тэгээд тэр мөнгөөр жагссныхаа одоо шагналыг авснаа гэрээ товчуулаад тэг ингээд тэрийг ингээ хүмүүст харуулж ин гинэ. Тэг бити солиороо заяа бити хуццгаа гэж одоо яг тэр хэлсэн хүмүүст хэлье. Уучлаарай. Яг үндэ амар уур хүрээд гомдоод байгаа болохоор амар юм эмоц гарч ирэх гээдэ шүү. Гэхдээ заяа миний орлого нотлогдох бол бүр үнэхээр амархан заяа. За тэгсэн чинь тэр ингээд үзэнгүүт яг миний хувьд болохоор яг нөгөө боддог бодол маань хэвээрэл байгаа юм л та. Тэгээд тэгсэн чинь би арай гэж нэг юм те ээжийнхээ байрыг бүр барьцаалаад банкны зээлээр ингэж байраа бол авсан гэд тэгж ярьж илээ. Тэр нь бол ипотекийн зээлч биш бүр банкны энгийн байрны зээл гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг төлөх мөнгө нь арих өдөр шүү дээ. Тэгэд одоо бага охин нь болохоор сургуульд орох гэж байгаа. Тэгээд би охиныхоо төлбөрийг ч хийгээгүй байж ингээд байр авчихсан. Тэгээд ингээд юунаас хэд хэдэн төгрөг одоо олдог вэ гэдгийг хүртэл ингээд ярьсан нэг тийм бичлэг бол хийчихсэн байсан. Тэгээд би болохоор бас тэгж утсаа байхгүй. Угаасаа л хүмүүс ингээд янз бүрийн сөрөг юм бичгэн тодорхой учраас яг тийм лайв хийх шаардлага байсан болов байгаагүй болов гэж зүгээр хайлт ботсон. Гэтэ ингээд бодонгууд би ч гэсэн яг уянгагийн орнойсэн бол тэмчлэг хийх байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр хүмүүн ингээд одоо би ингээд YouTube-ийн бичлэг ингээд хийж байгаа шүү дээ. Тэгтээ ингээд яг тэр инфлюенсерүүдтэй өөрийгөө харьцуулахгүй ч гэсэн надад бас ингээд янз бүрийн сэтгэл бол ирдэг байхгүй. Тэгээд жижигхэн ингээд намайг ингээд арай өөрөөр боцсон ч юм уу те тиймэрхүү сэтгэлийг уушаад би хүртэл ингээд тайлбар ингээд тиймэр санагддаг заяа. Тэгтээ би бол яг хинч биш шүү дээ. Яг үндэ надад ингээд өөрийгөө ярьж байгаа амар утгагүй л юм л та зүгээр те одоо юу гэдэг нэг амар олон дагагчтай нэг амар тийм хүн биш мөртлөн гэдэг чинь амар утгагүй байна. Гэхдээ ер нь бол тийг санагдсан мөлий тэр байдлаасаа би уянгааг илүү ойлгосон гэх юм уу. Бас миний нэг бичлэг дээр болохоор яг оюурд нэг огцруулах чагсаалын талаар бичлэгсэн баха. Тэрэн дээр бас намайг яцсахгүй юу лээ. Чи хэдийг авсан ч лөө тэгээ биччихсэн байсан. Гэтэ нэг л комент хийсэн л та. Гэтэ угаасаа над руу ингэж холбогдож те нэг юм бичлэг хийгээд үг гэж холбогдохгүй нь ойлгомжтой. Яг ирээдүйд юу болохыг мэдэхгүй байна. Гэтэ одоогор бол тийм байна. Тэгээд ийм баг шүү манайхаа. Гэт уянгаа болохоор лайв хийх болохгүй гэж утсан чи бүр ингэж хийхээс өөр ингэ аргагүй байдалд орлоо гэд тэр бичлэгээ бол хийсэн байсан. Тэгээд тэр нь бас нэлээд олон хүмүүстээс хүрчгсэн байсан. Та нар маань ч гэсэн үзсэн байх гэж бодож байна. Үзээгүй бол ингэж яриад өгчье. За хэдүүлээ дараагийн сэдвүүгээ орцгоё. За дараагийн сэдв маань сошиал дээр маш олон хүмүүсийн хандлтыг авсан зүйл байгаа. Тэгээд та нар маань ч гэсэн харсан байх. Тэр нь болохоор Монголын үндэсний морд харвааны мордыг хулгайлаад нийтлсэн тийм асуудал бол гарсан. Яг энэ Монголын үндэсний морд харвааны одоо энэ төвийг гэх юм уу одоо яг нийсэн ах хүү өөрөө ингэж уйлаад ингэж ярилцлага ол өгсөн байсан шүү дээ. 18 мордыг хулгайлж авч яваад тэнгууд ингэ бүгднгийнх нь толгойг нь таслаад нийтэлчихсэн байсан гэдэг бичлэг ингэж сошиал дээр цэцэгдээд маш олон хүмүүс бол хүрсэн байгаа. Тагтаа нарсаа бид нар тэр мордын толгой цустай толгой махны сурхыг үзүүллээ. Энэ хэрэг нь болохоор 6 сарын 7-ны өглөө гэлүү 6 сарын 7-ны шөнө гэж аахгүй. Ер нь бол яг алин гэдэг би мартчихж тэгээд үтсэн 6 сарын 7-нд л болсон асуудал байгаа. Тэгээд мордийнх нь 18 мордыг одоо ингэж яагаад авч
авч яваад хулгайлаад за тэнд нь болохоор шавнар нь холбоотой байсан гэж аахгүй. Яагаад гэвэл яг ямар морд нь яг яадгүй гэдгийг мэддэг те морд нь хаана байгаа гэдгийг мэддэг. Тэр шавнарнаас ингээд хамсаатан болоод мордыг туугаад гэмүү одоо хулгайлаад за тэр нь болохоор камерын бичлэгт бол ингээд яг мордыг ингээд тууж аналах гарсан билээ. Тэгэд нөгөө талаас нь болохоор энэ яг Монголын үндэсний бүр ингээд нүг морд харвааны мордууд учраас тэр морд нь болохоор өөрсөд дээрээ GPS-тэй дэмэн л та. Тэгсэн чинь тэрийг бүр ингээд аваад хайцсан байсан гэж аахгүй. Тууж авч иж одоо ингээд аваад хайчихсан. Тэнгүүд яг морд нь хаана ингээд тодорхойгүй болоод тэгээд яг цагдаа нар буюу хаан үйлдвэрийн цагдаа нар 3 өдөр 3 шөнийн турш хайгаад хулгайчдыг бол олсон юм байна. За тэр хулгайчд нь болохоор зөвхөн тэр Болтотер гэдэг хүний мордыг аваагүй өөр бас ингэж мордын хулгай хийдэг байсан гинэ. За тэгээд эцэст нь хулгайчдыг бол барьсан байсан. За тэрээр яг бас телевизээс ингээд ярилцлага очоод тэр хоёр хүнээс ингээд ярилцлага авсан байгаа байхгүй юу. За эхний нь болохоор нэг залуу байгаа. Тэгээд тэр нь болохоор яг энэ үндэсний морд харвааны морд эснийг мэдсэн үү гэсэн чинь мэдээгүй гэдгсэн. Тэгээд тэр таньдаг дүү хүн болохоор ингээд манай морд ингээд ийш ингээд явчлаа хамт ингээд очиод аваатья гэж хэлээд тэр мордыг бол ингээд тууж явсан гэсэн. Тэгээд нөгөө нэг дүү гэдэг байгаа одоо залууч гэх юм уу тэр бол нэг жоохон хүүхдэл юм шиг харагдаад байгаа. Тэгээд тэрнээс ингээд ярилцлага авах гээд юм асуунгууд нөгөө хүүхд ингээд юу ч хариултгүй заяа. Тэгээд тэр бичлэг нас сошиал дээр цацагдсан байлээ. Би сайн мэдгүй юмсан гашир оруулж хөнөөрүүлж гисэн. Ямар хашаараа бойны хашаараа. Тэгвэл цэнхэр саар талахтай том хашаас нэр юуны 22-ын цаадаг хүмүүс таваад. Тэр морд одоо ийм сургуульттай ийм морд харваны хүмүүсийн ийм морь байсан гэдгийг мэдчихсэн үү? Үгүй. Мэдээгүй та. Мэдээгүй. Тэ. Яага ийм болч вэ? Та юу гэж бодож? Би өөрөө гахаал уул нь бас кайс манай хад болгоцсон байгаа та явуудаг гэж тэгээд тэгээ уул нь очиж явж гисэн. Биднээс тэ. Юм ярмэргүй. Монголын үндэсний тэр морд харваг үүсгэн байгаас хүн нь болохоор өөрөө тэр Болтотер гэдэг хүн байгаа байхгүй. Тэгээд ингээд уйлж байгаа ярилцлага ингээд өгөөд тэгээд миний шавнар хэлээ гэд. Тэгэд ерөнхийдөө бол цагдаагийн газраас 10 жил одоо хойрох ял идлүүлнэ гэж бол хэлсэн байлээ. За тэгээд би гэдэг одоо шавнарыгаа үргэлж уучлсаар ирдэг. Тэгээд 10 жилийн дараа ч гэсэн би ингээд шавыгаа одоо ингээд реал аваад гарч ирэх юм бол би ингээд шавыгаа ингээд хүлээгээд гадаа ингээд байж гинэ гэж хүртэл яриагаа өгсөн байсан. За тэрээр бас хаан үйлдвэрийн цагдаа нарыг маш сайн ажилласан гэж бол хэлжсэн. Өөрөө бас урд нь яг цагдаагийн алба бошоод яг 10 жил бас ажиллаж исэн юм байлээ. Гэтэ ингээд бодхоор бүр жоохон амар агаад ингээд хайрлж итгэдэгтэй ингээд хамаг юм ингээд зааж өгдөг байсан шавн ингээд хайртай хүлэг мордуудыг хулгайлсан. Тэгээд нөгөө талаас эдгээр чинь зүгээр нэг морь биш те ингээд маш ингээд олон жил сургаж бэлтгэсэн морьнууд байгаа байхгүй юу. Олон улсын тэмцээнд ордог, Монголынхоо тэмцээнд ордог. Тэг ингээд сургуульттай. Тэгээд яг энэ морьтын болохоор ямар нэгэн кино одоо хийхтэй ч юм уу те одоо ингээд түүхэн кино хийхэд ийм сургуультай морьдос айгүй хэрэгтэй байж таарна да. Тэгээд яг тийм кинон дээр тоглолдог. За тэнгуүдээ наадмын нээлтэнд хүртэл оролцдог. Бүр тийм одоо мордуудын зүгээр ингээд аваад ингээд нядлаа толгойн тасалсан гэхэр ингээд зүгээр ингээд бодохоор амар санагдаж байгаа хгүй. Яаж тэр мордууд ингээд сургасан бол тэгэд яаж хайрлж исэн бол бусад шавнарн ч гэсэн ингээд одоо ингээд уйлаад байна гэж өөрөө ингээд ярьжсэн штэ. Тэгэд харахаар бас жоохон хэцүү санагдсан. Зүгээр хамгийн наад захаар бодоход бид нар ингээд нэг амтнд хичээгээд тэгээд тэр амтнаа яаж хайрладаг үлээ яг л тэрэн шиг л байгаа шүү дээ. Одоо би жишээлбэл яг багада ингээд нүг хашаа байшин дээр чухтаа ингээд хоёр нохот хийж идэгс байхгүй юу? Би гэж манай гэр бүл тэгэл яг тэр хоёртой бүр ингээд амар хайртай. Тэгээд яг зүгээр тэрэн дээр ингээд зүгээр төсөөлж бодохоор надад хүртэл ингээд нэлийн амар санагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ялангуяа тийм одоо тийм бүр баяр наадмаар хүртэлтэй ингэж баяр наадмын ёслолд ингэж оролцдог морд гэд бодонгууд бас амар санагдаж байгаа. Үүн дээр нь жүжигчд урлагийнхан хүртэл өөрсдийнхөө дуу алга хүргээд эхэлсэн мөлий. Одоо ингээд яаж тэр мордыг хийж чадчихна гэл ингээл өөртөө пост бичээл сошиал дээрээс нэлээд харагдчихсэн. Энэ хэрэг нь маш олон хүмүүсийн анхаарлыг авсан, дургуутсыг хүргэсэн ийм хэрэг болсон байгаа. Тэгээд сүүлд бас яг тэр Болтотер гэдэг хүний сошиал дээр хүмүүс хандвийн дансаа бичээ, ингээд хандив өгөө гэсэн комментууд бол маш их хэлээ. Тэгээд тэрнээс маш талархууштай санагдсан. За одоо хэдүүлээ дараагийнхаа сэдв рүү орцгоё. За би яг энэ сэдвийг гэх юм уу яг энэ хүрийг болохоор X-үүд гэж нэрлэхээр шийдсэн. Яагаад гэвэл одоо яг сошиал дээр X-үүдтэй холбоотой нэлээд олон мэдээлэлүүд, маш олон хүмүүсийн талаарх ингээд үйл явдлууд бол болоод илээ. Тэгэд энэ талаар хэдүүлээ эхнээс нь ингээд
цэгцтэй явцгаая. За хамгийн ихэнд ярих хүмүүс болохоор opposite-ийн гант болон гişиг далай нар байгаа. За тэрээр яг say opposite тоглолтоо хийгээд гişиг далаас ингээд дуулаа тэр хоёр маань нэг тайзан дээр хамт гарсан бэлээ. За тэгэд энэ хоёр маань нэлээд олон жилийн өмнө үерхжсэн. За би тэгэд ChatGPT-ээс асуусан байхгүй юу? Гант болон гişиг далай хоёр ингээд яг хизээ үерхжсэн бэ гэд асуусан чинь 2010-ад оны ихээр гэж гарч ирж илээ. Тэгтээ энэ болохоор яг баттай биш. Ер нь бол тэр хавцаа гэж бол гарч ирж илээ. Тэгээд 2011 он 12 он ч хийж бас магадгүй. Тэр үеэр бол үерхэж эхлээд харин 2017 онд бол яг салсан гэдгийг бол зарлж исэн юм байна. Сүүлд яг энэ хоёрын нэг тайзан дээр ингээд би рүүгээ хараад инээж байгаа дүр зураг ингээд сошиал дээр нэлээд яваад хүмүүсээс нэлээд хөөрхөн магтаад те айгуу гоё X-үд миксүүд гэдэг яг нэг тиймэрхүү олон хүмүүсийн анхаарлыг татсан үйл явдал болсон. Тэгээ тэр зургийг хараад яалтч үнэхээр хөөрхөн харагдчихжээ. За дараагийн ярих X-үд маань болохоор жүжигчин Дүлгөөн болон түүний хүүхдийн аавынх нь стори байгаа. За энэ хоёр яг хийсэн сторинууд нь маш олон хүмүүсийн анхаарлыг бол татсан. За тэрнээс нь бэ гэхэлэр саяхан яг жүжигчин Дүлгөөний төрсөдөр болоод түүний хүүхдийн аав буюу очроо ингээд хүүхдтэйгээ гуруулах хуусан зураг сторид оруулангуудаа хөөрхөн хүүгийнхаа ээж төрсөн өдрийн мэнд хүргэе. Үргэлж чиний талч юу гэсэн сториг бол хийж гисэн байсан. Гэсэн чи Дүлгөө тэрийг бас өөрийнхөө стори дээр ингээ оруулангуудаа thank you bestie гэд биччихсэн байсан. Тэг хүмүүс үүнийг юу гэж харж байгаа вэ гэхэлэр ямар юм гоё найрсаг тэ X-үд вэ гэж харж байгаа. Нөгөө талаас болохоор очроо одоо ч гэсэн ингээ Дүлгөөнд сайн байна. Тэ ийм стори оруулж байгаа нь одоо ингээ чи буцаад ирэхэд бол би хүлээж авахд бэлэн шүү гэж одоо тэрийг ингэж илэрхийлж байна гэж хүмүүс харсан. Тэнгүүд Дүлгөөнд тэрийг яг friend зондоод best day enter гэж бичээд байна гэж бол хүмүүс хараад байгаа. Тэгээд та нар манаас яг юу гэж харсан бэ? Би болохоор очроогийн нэлээд угаасаа подкастууд ингэ сонсч ийсэн. Тэгээд үргэлж юм одоо хүүхдийнхаа асуудлаас гэмүү одоо хүүхд нүнд нь хүүхд байгаа учраас хоорондоо маш их хүүхдийнхаа талаар ярилцдаг ингэдэг тэгдэг гэдээ бол сонсч ийсэн. Тэгээд лүц нэг тийм стори оруулаад маш олон хүмүүсийн хандлагыг бол авсан байгаа. За дараагийн ярих хүмүүс маань болохоор ингэж ярих нэг зөв буруу би бол нэг сайн мэдэхгүй байна. Гэтэ нэг юм бас сошиал дээр нэлээд том хандлт авсан юм болсон байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр төгс болон цэнгүүн хоёр байгаа. Энэ хоёр маш олон жил үерхэж явж байгаад тэгээд хоёулаа тусдаа амьдралуудаа зохиосон. За тэгээд яг цэнгүүн болохоор яг нэг юм одоо пас хүүхдийнхаа ээжтэй гэж яриа та. За тэнгууд яг цэнгүүн нэг юм хүүхдийнхаа ээжтэй ингээд яг нөгөө жирэмсэн байсан зургаар ингэж гарч ирээд маш олон хүмүүс ямар хөөрх юм бэ гэл те. Зарим хүмүүс хооронд ингээд тохирохгүй ч гэсэн өөр хүмүүстэй ингээд тохирдог гэл ингээд айгуу дэмжиж байсан тийм юмнууд нэлээд явж исэн. Тэгсэн чинь удахгүй төгсч гисэн найз залуутай болоод бас жирэмсэн гэдгээ олон нийтэд бол зарсан байгаа. Тэгэд яг хоёулаа хоёр талд ингээд нөхөртэй, эхнэртэй, хүүхэдтэй боллоо гэдэг бол зарлж исэн. Тэгсэн чинь яг өнөөдөр заяа. Өнөөдөр болохоор яг 6 сарын 16 өнөөдөр байна. Өнөөгөө сошиал дээр буюу яг цэнгүүний өөрийнх нь сошиал хуудас дээр нэг пост бол орсон байгаа. За тэрээр болохоор ингээд худлаа нэг тиймэрхүү утгатай заяа. Худлаа байж чадахгүй нэ ингээд дотроо онгойлохгүй болохгүй нэ гэдэг утгатай пост заяа. Тэгээд охиноо маш их санжина хадмаа гэдэг постыг оруулсан байсан байхгүй. Тэгэд цагийн харангууд тэр яг шүн одоо 12 өнгөрөөд ч юм эсвэл энийг өнгөрөөд бичсэн пост байгаа байхгүй юу. Тэг би ингээд өглөө тэрийг харчаад за нэг сохтуу байхдаа бичсэн байх магадaltaй байна гэж бодоод байжсэн чинь тэрэн дээр тэр хадмаа гэд байгаа буюу яг тэр хадам нь комент биччихсэн байсан. Тэр хадмаа гэд байгаа тэр их чинь болохоор мөөгийн химбэлээ фэйсбүүкэн за би ингээд зургийг оруулжээ. За тэгээд тэр их чинь болохоор бас сошиал дээр нэлээд идэвхтэй байдаг. Нэлээд олон дагагчтай тийм хүн байгаа байхгүй юу. Би бас ингээд урд нь бичлэг зураг мөрийг бол харж л хийсэн юм бэлээ. За тэгээд тэр их чинь ингээд комент хийгээд тэнгуүтээ бүх одоо бичлэг зураг юмнууд чинь байгаа шүү. Өөрөө бүр ингээ нэр төргүү, бүр нэр хүндгүү болвоо цэнгүүнэ гэд комент бол бичсэн байсан. За бас тэр их чинь ярьж байгаагаар болохоро цэнгүүн ингээд уучаад гэмүү сохтуудаа ихнэрээ зодсон. Тэгэд нэг тийм хэргийн талаар болохоор яриад байгаа байхгүй юу. Хүмүүс ингээ нэг реплай хийгээлтэй ингээл баахан юм өнгөсө болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр ихч бас яг тэн дээр бичсэн мэлээ. Тэг би одоо ингээд охиноо тэ нэг юм сохтуу нэг тийм хүн ингээд зодуулаад байж хэвчтэй байсан юм уу гэдэг утгатай комментиг бас бичсэн байсан. Тэгээ цэнгүүн бол энэ постоо бол устгахчихсан байлээ. За тэгээд яг нэг иймэрхүү үйл явдал бол болсон. Мэдээж хэрэг цэнгүүний тэр пост дээр хүмүүс ингээд лсэн шүдээр ингээд орж ирж байгаа байхгүй юу? Зарим нь болохоор өөрөө өстой арх уугаад ялаа, ихнэр хүүхдтэй гар хүрлээ бла бла гэл зарим нь болохоор энэ ээж нар нь ингээд хүний амьдрал ингээд ороод ирэхээр нэг иймэрхүү юм болт ингээд залуу гэр бүлд бит ингээд хадам одоо юу гэдэг ингээд ээж мэж ингээд янз бүрийн хүмүүс ингээд оролцож ил даа энэ тэрэг гэл 9 шид
дээр ингэж хүмүүс ингэж харж байгаа комментууд бол бас байсан. Тэгснээ тэр нөгөө эхнэрийнх нь бас найз юм шиг байгаа. Бас нэг охины коммент хийсэн баггүй. Ингээд зөндөө удаа харлаа. Ингэж юу лээ. Нэлээ олоода гар хүрлээ ч илүү нэг тиймэрхүү утгатай те нэг тийм комментас явж исэн. Цэнгүүний сошиал хуудас дээр ч гэсэн яг тэр ихнэртэйгээ ахуулсан нөгөө нэг юм жирэмсэн бахт ахуулсан зураг нэлээ ингээ хандлт аваад явж исэн штэ. Тэр зургаа хүртэл устгахчихсан байсан. Тэгэд нэг ийм л процесс боллоо. Тэгээд үүн дээр нь болохоор би яг харамсалтай санагдаж байгаа хгүй миний хувьд болохоор. Гэтэ одоо яг хүний амьдралыг бол хинч заахгүй бас тэр хүмүүсийн хооронд юу босныг хэдүүлээ мэдэхгүй учраас зөвхөн хараал өнгөрөхөөс одоо өөр явахт те би бол тэгж бодож байна. За X-үүдтэй холбоотой ярих сүүлийн зүйл болохоор нэг эмэгтэй бичлэг сошиал дээр нэлээх явсан байгаа. За тэрээр ютубер буюу Ariana Stock гэдэг нэртэй одоо YouTube channelтэй. За тэнгуүдээ 24,000 subscribeтай тийм эмэгтэй бичлэг сошиал дээр нэлээх яваад байгаа хгүй. Тэгээ та нар маань үзсэн үү, үзээгүй юу? Хэрвээ үзээгүй бол тэрээр өөрийнхөө нэг бичлэгтэй болохоор тэгж ярьдаг. Одоо хүртэл ингээд X-тэйгээ холбоотой байдаг. Ер нь сартаа нэг удаа те заа сайн уу, амьдрал нь сайн уу гэд асуудаг гэж байгаа хгүй. За тэгэнгүүтээ ер нь өөрөө Германд дэм шиг үлээ. Тэр Иранаас нь л гэж ойлгосон. Тэгээд хаяада Монгол явдаг. Тэгээ Монгол явхаараа тэр X-тэг ингэж уулзаж кофе уух, цай авах одоо тийм ер нь уулздаг гэж байгаа хгүй. Тэгээд X нь өөртөө нь уулздаа эхнэртэй хэлдэггүйсэн гинэ. Тэгсэн чинь сүүлд нэг удаа уулзсан чинь эхнэр нь мэдээд тэгэд ингээд өөрлөө ингээд баахан юм бичээ бөө юм болсон гэж байгаа хгүй. Тэгээд X тэгээд хаж ингэж кофе уух, цай авах тийм холбоо байха болсон гэсэн. Тэгээд хүмүүсийн маш их хандлтыг аваад дургууг нь хүргэсэн зүйл юу вэ гэхлээр тэрээр тэр ярианда тэр эхнэр нь ингээд мэдээд уурлсан гэсэн чинь би тэр юмхтэйг ерөөсөй ойлгоогүй гэд тэгж ярьдаг байхгүй. Яг л X-тэй ингэж уулздаг. Тэгээд тэр эмэгтэй өөртөө итгэлгүй учраас одоо ингэж нөхрийгөө өөрийн араар тавина гэж боддог учраас өөрлөө тэгж дайрсан. Тэр бол ингэж өөртөө үнэхээр ингэж итгэлгүй нэг тийм эмэгтэйлээ. Би тэр эмэгтэй ингэж өрөвцөн гэж ярьдаг заяа. Ерөнхийдөө би экс партнертойгоо холбоотой байхыг хичээдэг. Одоо хичнээн өдөр болгон холбоогүй ч гэсэндээ яаж нэг сартаа нэг удаа сайн уу юу вэ? Амьдрал чинь сайн уу? Ажил төрөл чинь юу вэ гэдэг ингээ асуухыг би хичээдэг. Тэр хүний эхнэр надад амар сонь мессеж чээд намайг сүртүүлээд ингэсэн. Тэгээ би юу олж мэдсэн бэ гэхээр за окей. Ер нь ихэнх монгол эмэгтэйчүүд одоо миний хэмжээнд гэж хэлэхлээр айгу муухай ах л та. Гэхдээ ер нь бас ингээд юмыг наантай цаантай бодох нь арай болоогүй юм байна. Энэ процессыг хийх ёстой юм байна. Ер нь нийгэм нь өөрөө жоохон эрүүлжих ёстой юм байна гэж би бодсон. Яагаад хүн экс партнертойгоо нэг цай ууж болохгүй гэж тий. Яагаад бид хоёр нэг уулзхалаарэ л эргээд нийлчих юм уу тий. Тийм юм тэр хүн бодож байгаа юм бэ тий. Тэгэхээр тийм юм бодож гинэ гэдэг нь тэр хүн амар айцтай амьдрдаг байгаа хгүй юу. Тэгээ би тэрийг нь ойлгоод би одоо тэр ихнийхээ эксээс шууд зайгаа авсан. Яагаад тэгэхээр за энэ эмэгтэй ер нь болол өөртөө тодорхой хэмжээнд итгэлгүй байна. Тэгээд дээрэс нь нөхрийгөө өөрийг нь хаяа явуучих гэж айгүй айдаг юм байна гэж би ойлгоод тэр эмэгтэйг би бас өрөвцөн. Тэгээд тэр яриа нь маш олон хүмүүсийн дургуутслыг хүргэсэн. Ерөнхийдөө болохоор эмэгтэйчүүдийг нэлээд доош нь хэлээ гэж хүмүүс хараад байгаа хгүй. Өөрийнх нь гол яриад байгаа юм болохоор X-үүд хоорондоо холбоотой байж болно гэдэг юм яриад байгаа. Тэгээд нөгөө тэр X-тэйгээ ингээд дундаасаа хүүхдтэй мөг хэр хүүхд байхгүй. Тэгээд багаасаа үргэлжлэсэн болохоор нэг тийм дотн тэг яг нэг юм гэр бүлийн гишүүн шиг маань санагддаг гэд тэгж яриад тэгээд хамгийн гол нь тэр эхнэрийн ингээд өөртөө итгэлгүй юм шиг санагддаг. Тэгээд ингээд битүүрийг харцсан ерөөсөө тэгж одоо бол тэгж хардах шаардлага байхгүй. Ягаад гэвэл битүүр тийм харилцаанд одоо бол орохгүй гэл нэг тиймэрхүү ингээд яриа ингээд ярьсан байлээ. Тэгээд үүнд нь бол хүмүүс маш дургу байгаа. Facebook дээр яг тэр бичлэг байгаа комментуудыг ингээд харангуут уусаа ингээд дийлэн хүмүүстэй бараг нэг 90% коммент нь тэр эмэгтэй эсрэг байгаа хгүй. Тэгээд би яг YouTube-ийн коммент ингээд ороод харангуут яалтчгүй нэг өөрийнх нь бичлэгийг үздэг, өөрийн дагдаг хүмүүс байгаа штэ. Тэр хэдэн болохоор ингээл стом мундаг зундаг гэл ингээл юм эерэг комментууд байсан. Тэгснэ комментоо хаачсан мөлий. Тэгээ хамгийн ямар нь монгол эмэгтэйчүүд яг тэрийгэ жоохон буруу илэрхийлсэн болов. Монгол эмэгтэйчүүд үүнийг ол ойлгох болоогүй. Угаасаа нэг тийм жоохон ухаан муутай гэд ер нь бол хэлсэн заяа. Тэгээд одоо өөрийнх нь харж байгаагаар X-үүд хоорондоо уулзах нь хэвийн зүйлээ гэж бодож байгаа нь өөрөө ухаалаг эмэгтэй шинж юм шиг ярьчихсан. Тэрнээс болоод хүмүүс маш их ууралж дургуутсаад байгаа. Бичлэгнийхаа төгсгөл бас
хүмүүсийн жоохон дургуг хүрэхээр юм ярьдаг юм шиг санагдсан. За тэрэн дээр юу гэсэн бэ гэхэлэр одоо эмэгтэйчүүдэд та нар ингээд зөвхөн ингээд нөхрөөрөө тижээлгээд бүх юмаа нөхрөөрөө ахуулаад явхаа болоо гэдэг утгатай юм ярьдаг байхгүй юу? Өөрөөсөө ингээд хөдөлмөрлөөд одоо өөрийгөө авч явах хэмжээнд ингээд очоо гэдэг утгатай юмыг бол ярьж илээ. Би тэгээд ингээд харангууд манай эмэгтэйчүүд угаасаа л нэлээд хөдөлмөрчтэй те бүгдээр ингээл ажилтаг ингээд одоо би зөв өөрийнхөө эргэн тойрныг ингээд бодонгууд ерөөс ингэж нөхрөөрөө тижээлээ гэртээ суудаг хүн бараг байхгүй байгаа байхгүй бүгдээрээ л адилхан ажилтаг бүгдээрээ л ингээл одоо юу гэдэг одоо өөр ингээд орлоготой хүмүүс байгаа байхгүй тэгэнгүүт ингээд эмэгтэйчүүдийг бас тэгж хэлдэг заяа. Тэгээ та нар маань юу гэж бодож ин сэтгэлээ бичээрэй. За ярих хамгийн сүүлийн сэдв рүү орж ийн. За энэ бол нэлээд гонхтой мэдээ байгаа. Энэ юу вэ гэхээр 6 сарын 1-ээс ахуулаад 17 настай хүүхэд алга болсон гэдэг ингээд хайгаад сошиал дээр нэлээд явагдсан шүү дээ. Тэсэн чинь тэр хүүхэд маань ингээд нас барсан байдалтай ингээд олцсон байна. Энэ бол үнэхээр юм гонхтой мэдээ бол байла. Дөнгөж ингээд 17 настай хүүхэдтэй тийм байдалд орно гэхээр маш гонхтой санагдаж байна. Тэгээд би яг өнөөдөр ингээд харсан бохгүй юу? Яг юунаас болоод нас орсон болоо гэд хайлт хийгээд үтсэн чинь цагдаа нар бол одоо ингээд яг мөрдөн шалгах тэр юугаа ингээд хийж байгаа юм байна. Яг юунаас болсон гэдэг нь одоо хүртэл ингээд тодорхойгүй. Ер нь л мөрдөн шалгах явцтай бол явж байгаа юм байна. За тэгсэн чинь Facebook дээр Montblanc гэдэг нэг юм пэйж гэх юм уу нэг юм хуудастай нэг ах байгаа хгүй юу. Тэнгүүдээ тэр хүн болохоор шүү дээ. Яг тэр хүүхдийн одоо энэ нас орсон шалтгааны болохоор аавынхаа данснаас 9 сая төгрөг аваад тэрийг ингээ мөрөөдөд тоглолцсон гэд пост оруулсан байгаа хгүй. Тэгээ тэр пост нэлээд олон хүмүүст ингээ хүрчихсэн. Бүр 500 хэдэн реакшн авсан байгаа хгүй. Тэгэхээр лайк одоо реакшн дараагүй хичнээн олон хүмүүст хүрсэн бэ гэхээр маш олон хүмүүст хүрсэн ингээ тодорхойлж байгаа. Тэнгүүд тэр ахын тэр мэдээлэл нь ямар ч их сурулж явахгүй худлаа мэдээлэл ингээ тавьсан байгаа хгүй. Тэгээд хүмүүс ингээ их сурулж юу юм бэ гэдэг ингээ асангууд ах нь их сурулжгүй юм юулээ сошиал дээр тавьдгүү гэд нэг тийм тайлбартай заяа. Тэгснээ бас бүх комментаа хаачихсан. Бас ерөөс ингэж коммент бичих юм боломжгүй болгочихсон. Тэгэд яг яагаад те ямар нэгэн сайт дээр ч юм уу эсвэл телевиз мэдээгээр яг тийм ингээд үнэн бодтой мэдээлэл нь гараагүй цагдаа нар одоо хүртэл мөрдөн шалгах шатандаа явж байхад тэгж худлаа пост оруулсан бол гэж гайхаж байна. Тэгэд хүмүүс их сурвалжийн асуугууд ах нь их сурвалж худлаа юм ярьдгүү гэл болоо. Ямар ч тийм их сурвалж яасан юм ингээд тодорхойгүй. Аюу сонирн байгааз. Гадагшаа ажиллаар болон аялаар явж байгаа хүмүүс маань хэрэг байна да. За та нартай маш гоё мэдээллийг дуулгая. Энэ бол UNICEF буюу дататай eSIM байгаа. 204 орны дататай eSIM-ийг за хоног болон хэрэглэнээс хамаарат өөрөөр одоо дараалтаагаар та бүх маань худалдаа авах боломжтой болжээ. За дэлгэрэнгүй мэдээллийг UNICEF аялын дата SIM пэйжэс болон UNICEF цэгмэн вебээс авах боломжтой. За тэгээд бичлэгээ жоохон хүндхэн мэдээгээр ингээд дуусгаж ийн. Тэгээд ер нь л хаана болгоомжтой байхгүй бол бас нэлээд эвгүй болсон байна. Бас сүүлийн үед шүү дээ нөгөө мототой хүүхдүүд маш их гарч ирээ. Тэр осол бол бас үнэхээр их байгаа гэсэн. Тэгээд та нар маань ингээд машин барьж та болгоомжтой байгаарэ. Бас мототой хүүхдүүд маань болгоомжтой яваарэ. Тэгэхгүй болохоор ингээд яг хурдтай машины ингээд урдуур орж мороод бас юм асуул нэлээх гарч байгаа юм биш үү манайхаа. Тэгээд хаанаас боломжтой байхгүй бас болохгүй байгаа мэн. За тэгээд бичлэгээ энэ хүрээд дуусгая. Тэгээд энэ хүртэл үзэн та нартай маш их баярлалаа. За тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулчих. Та нар маань орж дагаарай. Энэ талдаа Instagram оруулчих. Бас орж дагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.